Зээлийн сангийн үйлчилгээ маань эхлээд боловсролын яамны үйл ажиллагаа, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа буюу гэрээ байгуулаад зээл олгох. Тэгэхээр гол асуудал хаана үүсэж байгаа юм бэ гэхээр боловсролын яамны сонгон шалгаруулалт, журмын шалгуур хангаагүй, мэдээлэл доор эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд л явцсан ялангуяа гадаад зээлэр тийм л үйлчилгээ байна одоо. Шалгуур хангаагүй хүүхдүүдийн материал хангалтгүй суралцсан байхад дүнгийн олго. Хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа юм. Шалгуур хангаагүй буюу журмын шаардлага хангаагүй байж иж албан тушаалаар ашиглаж зээлийг тэглүүлчихэж байгаа. Зээл нь тэглэгдээгүй байж байгаа буюу чөлөөлөөгүй 1200-аад хүний барьцаа нь ихэнх нь хүчингүй хийтгэмжлэлийн хугацаатай. Хууль зөрчөөд зээлийн тэгэлцсэн байна. Илүү санхүүжилт авцсан байна. 26 улсын их хурлын гишүүн боловсролын зээлийн сангийн зөвхөн зөрчилтэй тоомоор. Одоогийн яг 20 оноос биш идэвхтэй сайднараас 11 зээлийн сангийн зөрчил. 20 оноос томилогдсон дэс сайдын 9 нь төрийн нарийн 11 нь зөрчилтэй байна. 23 оноос хойш сайд нар 15 удаагийн үйлдэлээр нийтдээ 78 тэрбум төгрөгийн зээл чиглүүлсэн. Тэгээ энэ дээрээс дүгнээд үзэхэд яагаад шалгуур хангаагүй хүмүүсийг явуулд юм болоо гэхээр хэний хүүхд авсан байна уу, хэн явсан байна уу гэхээр үнэхээр албан тушаалтнууд л хүүхд явсан байна.